Монгол хэлний суур мэдлэг, үндсэн мэдлэг. Би энэ хичээлийг түрүүн бас нэг шингэл тэгээд тавиадах. Би дахиад бүгдийг балж яагаад гэхээр миний түрүүний ярьсан хичээл зарим газар бас буруу үсэг байна. Зарим газар бас буруу ярьсан газар байна. Тэгвэл доор нь дагалдуулсан дотор бас буруу зүйл бас би тэрийг бүгдийг нь айлгаж хийж тэр дахиад би та нарт шинээр тайлбарлаж ярьж өгч байгаа нэ. Тэгвэл олон тоот болгоо. Миний хэлдэг энэ дээр гэдэг энэ үсгэнүүдийг бол цөөн тоотыг олон тоот болгож ийнэс. Тэгвэл ямар юм олон тоот болгох. Өөрөөр хүн юм уу, амьтын юм уу, бодис юм уу? Тиймэрхүү зүйлийг олон тоот болгохоос биш. Би унтнаа, явнаа, иднэ гэх мэт үгүй олон тоот болгож чадахгүй. Олон тоот болгох ёсгүй дээ. Тэгвэл бас энэ самлуу хүн гэдэг үгнийхэн дараа олон тоот болох хүмүүс олон тоот болж байна. Өөрөөр олон тооны даврыг залгаж байна гэсэн. Тэгвэл хүний дараа эсрэг залгаад энэ нь гэгдэж байна. Энэ дэвсгэрс байхгүй. Энэ нь байж болохгүй. Тэмээнүүд нугууд нүгдийг залгана. Баатарчууд олон тоот болгож байна. Иймээс энэ баатар гэдэг нь олон эд загварыг залгадаг олон тоот мөн гацхан баатар дээр энэ үрийг цөөхөн хэрэглэгддэг. Одоо энэ уран зохиол бол баатар гэдэг юм хэрэглэдэг. Энэ баг эртний юм дээр бас хэрэглэж зохиол дотроос гардаг янз. Иймээс бол одоогийн манаас энэ баг суулын хөдөө хэрэмжлэг шүү баатарчууд олон тоот болгож болчихно гэсэн үг. Навчс хүнтэй даврыг залгах олон тоот болгож ондод юм залгаж идэхгүй юм шүү. Зохиолууд. Иймээс энэ уудын нь бол гівч төгсөн үнээр миний хэлээ дахин яриад дэвсгэр үсгэл төгсөн үнээр ууд даврыг залгана. Ихшгэр төгсөн үнээр нугууд ногуудын залгана. Олон тоот болгож ийн гэсэн үг. Иймээс бол энийг залгадаг газар энийг залгаж болох. Энийг залгадаг газар энийг залгаж болохгүй. Би дээр удаас дахин ярьж. За дараа чи юу гэж үзээд мөрөн нүд. Өөрөөр хэлбэл нугууд нүгүүд чинь заавал ихшгэр төгсөн үгний дараа гэж. Тэгсэн чинь энэ чинь гівч төгсөн юм шүү дээ. За одоо буцаад ирвэл нугууд нүгүүд нь ихшгэр төгсөн үг буюу гагцхан инээр төгсөн үгний дараа нугууд нүгүүдийг залгаж болно. Тэгвэл ууд нь юу болж вэ? Өөрөөр инээж бусад гівч төгсөн үгний дараа дахиад буцаад нарийн тодорхой инээж бусад дэвсгэр үсгэл төгсөн үгний дараа уудыг залгана гэсэн үг. За нохойнууд ихшгэр төгсөж байгаа нохойнууд ноход бүр энэ хэдийн янзаар олон тоот болж бүр. За гаха энэ гэдэг айсан. Гахад бүр болно. Цэрэг нар. За үүнээс гадна бас юм цэргүүд болоогүй. Цэргүүд бас өөрөөр гівч төгсөн үнээр цэргүүд болно. Гэвч одоо энэ цэргүүд гэсэн нэг хүний яг ярих үсгүй. Цэрэг нар гэж хүндгэж хэлэхээс цэргүүд гэсэн нэг хүндгэж үгүй тийм утгагүй шиг сан. Иймээс барагдан цэрэг нар гэж олон тоот болгоо. Сайчул юу наалгуулчих энэ наалгуулчих. За нөхөд олон тоон эдий зал. Нөхөд юу наалгуулчих эдивсэн наалгуулчих. За баяачууд энэ баян гэдэг олон тоот болж. Иймээс баяачууд баян аль нь болсон ч тэр юу наалгуулчих энэ наалгуулчих. Иймээс олон тооны загвар дотор хэлэн зүнэд зарим газараа энэ зарим гівэлчин гэдэг зарим газар бол ясаар явна. Дахиад эргүүлээ хэлэх юм бол би сая одоо хэлдэг эдгээр энэ цөөн тоот үг бүр олон тоот болгосон. Хэрвээ эдгээр үгийг нь цөөн тоот болгоог бол одоо буцаага эргүүл энэ үсгийг дээр нь одоо цөөн тоот болгох гэж. Одоо шууд хүмүүссэн хүн тэмээ гэж тэмээнүүд гэж тэмээ бол болсон. За энэ баатарчууд одоо баатар гэж бичиж байна. За одоо энэгээрээс хүн баян гэж. За цөөн тоот болгоо. Баян эсвэл баяачууд баян нэг тонгороо бичиж болсон. Тиймээс цөөн тоот болгоно олон тоот болгоно гэсэн одоо энэ бол хэлэн зүйний мэдлэг өөрөөр хэлбэл олон тооны даврыг сайн мэдээд авч энэ болсон сайхан хийдэг хэлнэ. За та нар хүлээж авсан. Баярлалаа.